Сайн байцгаана уу үзэгчдээ. Mind Room podcast-ийн маань дараагийн дугаар та бүхэнд хүрэхэд бэлэн боллоо. Энэ удаагийн дугаараараа бид монголчуудын сэтгэлгээний онцлогийн талаар ярих болно. За бид энэ подкастаараа дамжуулж та бүхэнд сэтгэл зүйн мэдлэг мэдээлэл өгөхөөс гадна соёл, амьдралын хэв маяг зэргээр мэдээлэл өгөхийг зорж ажиллаж байна. За манай энэ удаагийн дугаарт Монголын сэтгэл хэмжил зүйн үндэсний хүрээлэнгийн сэтгэл зүйч, Японы Кюшигийн их сургуулийн докторант Мегмар Жаргал маань ирээд байна. Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Өдрийн хүргэе. Орж оролцуулж байгаад баярлалаа. Бидний урилгыг хүлээн авч цаг гаргаж ирсэнд танд маш их баярлалаа. Өнөөдөр сонирхолтой ярилцлага хэлэлцүүлэг болох байх гэж бодож байна. За асуултынхаа эхэнд та бол нийгэм соёл судлаач тийм ээ, бас сэтгэл зүйч, салбар дундын олон мэдлэгтэй учраас бид бас маш их олзуурхаж таныг Монголд ирсэн дээр амжиж подкастт оруулах гээд урьсан байгаа. Тэгэхээр хоёулаа ярианыхаа эхэнд монголчуудын сэтгэлгээний онцлогийн талаар ярив. Та бас монголчуудын сэтгэлгээний онцлог юу гэж хардаг вэ? Бусад улс орнтой харьцуулахад яг тодорхойлох гэдэг үзье. Гэхдээ альва улс орныг ерөнхийдөө юу гэдгийг, альва улс орны хүмүүсийг энэ улс орны хүмүүс л ийм байдаг гэдэг тодорхойлт өөрөө их явцсан байдаг. Аль болохоор бас тэрнээс зайлсхийж байл зүгээр. Тий. Гэхдээ мэдээж бид нар өөрсдөө ойлгохыг хүсэж байна, тий. Зарим нийгмийнхээ асуудлыг ойлгохыг хүсэж байна. Тэр утгаараа бидний онцлог ийм байдгийн болоо да гэдэг тодорхой хэмжээний одоо юу гэдгийг таамаглал, тий. Тодорхой хэмжээний exploration буюу одоо юу гэдгийг таньж мэдэх хэрэгцээ байгаа. Тий. Тэгэхээр тэр хэрэгцээнд чиглүүлээд, тий. Тодорхой хэмжээний тайлбаруудыг өгөх гэж оролдъё. Социологийн судалгаанууд цөөн тоогоор тодорхой хэмжээнд байгаа гэж бодож байна. Их чанартай судалгаа бас их цөөн байдгийн байлээ. Сэтгэл судлалын шинжилгээний талаас яг одооноос бид нар судалгаа хийгээд ингэ явж байгаа. Тэгэхээр яг нийгэм соёлын сэтгэл судлалын судалгаа бол бас харьцангуй цөөн л харагдаж байгаа. Мэдээж одоо сэтгэл судлалын олон салбарууд байгаа. Тэрнээс аюу гэдгийг судалгаа хийгээд явж байгаа улсууд бол судлаачид зөндөө байгаа. Гэхдээ яг Монгол хүн ямар онцлогтой юм бэ, хэн бэ гэдгийг тодорхойлох хэмжээний судалгаа бол одоо яг үүндээ хангалттай байхгүй байх гэж бодож байна. Гэхдээ мэдээж бүхэл бүтэн одоо жишээ нь нийгэм соёлын сэтгэл судлал гэдэг өөрөө тэр шинжилгээ дотор бол мэдээж шинжилгээний салбар дотор мэдээж юу гэдгийг тодорхой одоо юу гэдгийг төрлийн соёлыг одоо тайлбарлах онол тэрнтэй холбоотой таамаглалууд мэдээж байгаа. 2016 лөө 17 онд Кётогийн их сургууль дээр семинарт байж хаад Китаяма гэдэг одоо ерөнхийдөө Япон зогсохгүй дэлхийд соёлын сэтгэл судлаар алдартай профессор гэдэг. Яг тэр хүнтэй уулзаа ярьж байхад бол таамаглалын хувьд бол одоо нүүдлийн тэгээ дээрэс нь одоо мал аж ахуйн одоо herder хэрдэн тэмдээ мал аж ахуйн гэж хэлэх юм уу та ийм одоо соёл иргэншилтэд явсаар ирсэн улсуудын хувьд бол илүү individualist буюу тэр нэг хувь хүн дээр төвлөрөх. Тэ одоо тийм соёл давмгай байх магадaltaй гэсэн юм таамаглал байдаг гэж жишээ нь ярьжсэн. Тий. Гэхдээ нөгөө талаас аваад үзэх юм бол одоо жишээ нь хятад байна. Хятад өөрөө мөн ерөнхийдөө зүүнний соёлоодыг бол ихэвчлэн collective гэж үздэг л дээ. Тэгэхээр хятад ч гэсэн collective. Тэгэхдээ Японы collective буюу тэр нийтийн соёл хятадынх өөр. Японых бол одоо юу гэдгийг нөгөө нийтээрээ одоо юу гэдгийг байгуулгаараа нийгмээрээ гэдэг тал руугаа илүү collective болоо явдаг бол хятадын хувьд бол одоо тэр collective шинж нь хаана харагддаг гэхээр гэр бүл дээр л харагддаг. Тэгээд ингээд үзэхээр юу гэдгийг энэ соёл collective юм а гэдэг ингээд ерөнхий тодорхойлох маш хэцүү байдаг байхгүй. Тэгэхээр монголчуудын хувьд ч гэсэн яг ерөнхий ажиглалтаас гэдэг юм уу да тийм ингээд хүмүүс бас практик дээр ажиллаад явж байхад ажиглагтахаар илүү одоо хятадтай илүү ойролцоо гэдэг юм уу? Гэр бүл рүүгээ илүү collective тэр одоо нийтийн гэдэг юм уу? Яг юу гэж орчуулж байгаа гэж одоо би мартсан байна. Тэгэхээр тийм шинж чанар нь илүү илэрдэг. Түүнээс биш яг нөгөө Японтай адилхан илэрдэг. Бид нар бас подкастынхаа хүрээнд ямар нэгэн туршилт тийм ээ эсвэл бодит кейс сурвалжлагуудаар дамжуулж бас одоо нийгэм сэтгэл зүйн үзэгдлүүдийг гаргаж ирэхийг зорж байгаа. Энэ удаа бид бол яг монголчууд хэр одоо нутгархаг вэ, энэ тал дээр юу гэж боддог вэ талаар speak out хийсэн байгаа. Энийг танд үзүүлээд ярилцлага хоёлаа үргэлжлүүлээ. Монголчууд дотроо ингээд нутгархдаг штеп. Тэр аймгийнх, энэ аймгийнх
манайхан зэрэг тэрийг чи юу гэж боддог? Зүгээр нөгөө бие биентэй жоохон тавраад байдаг. Хүн нутгаал гин шүү дээ. Ер нь бол тэгтээ бүр нэг ямар нэг юм хэтрүүлвэл ер нь тэгэл онцгүй байх. Зүгээр одоо манай амьдлах юм байна штэ гэж арай илүү тогтмол хүлээж авдаг ч юм. Тиймэрхүү юм бол байж л байдаг шүү дээ. Ус. Ер нь зүгээр бүхэн тал дээр бол нутгах л байдаг л дээ. Бус талаар бол гайгуулах л дээ. Монголчуудыг та хэр нутгархаг гэж боддог вэ? Чиний хамгийн их нотрог босоод өстэй тэ. Гэтэ энэ нэг талаараа буруутгаж болохгүй. Гэтэ энийг одоо буруу зүйлд ашиглана гэх юм уу? Түүнээс иш бол энэ бол байх чанар. Тэгээ ямар нэг тэнцэн ордонд орж байгаа тэгэл өөр амиг сумуудын хүмүүс харъя. Тэр тал дээр арай хитрээд байдаг шүү дээ. Ер нь тэг санагддаг шүү дээ. Зүгээр л нэг Монгол улсын иргэнээрээ л амьдрэх нэсттэй тий. Тэр нутгийнх энэ нутгийнх гэд арай л хитэрдэг баха. Тэрнээс яг төрсөн нутаг мөтөгээд тустай байх нь ойлгомжтой л да тий. Энэ бол амар илэрдэг. Тэгээ сайн нөгөө Баян хонгорын бүгд төрүүлсэн шүү дээ. Тэгэхэд бас энэ бол Баян хонгорч тэр чигээр ингээл нэлээд нутрах. Уул нь бол энэ нөө бие биенээ дэмжих те ийм хувилбар ахгүй юу. Гэхдээ тэрийг болохоор одоо нэг юм бүлгийн хэмжээнд ч гэдэг юм уу те. Тийм хүрээнд ашиглаад агаад ер нь буруу. Үзэгчид одоо иргэдийн зүгээс бол яг тодорхой хэмжээнд байх ёстой зүйл. Гэхдээ хэрээс хитрэх юм бол энэ туйлширлалтгүй гэж бас ярьсан. Зарим нь бол энэ бол байх үзэгдэл бие биенээ дэмждэг гэж тэгж байна. Та яг одоо мэржлийн хүний үүднээс монголчууд хэр нутгархаг гэж боддог вэ? Сайн болно. Одоо сүрэг тал гэж байгаа юу? Яг нутгархаг гэдэг асуудал өөрөө бидний нөгөө нийгэм соёлын онцлогоос үүсч гарч байгаа асуудал байгаа. Эргээд л нөгөө бид нар чинь нүүдлийн мал аж ахуй эрхэлдэг байсан. Тэгээд юуны хувьд юу гэдгийг одоо нэг тасганд хамаарна гэж ярихгүй учраас тэр аймгийнх энэ сумынх ч гэдэг юм уу те. Ерөнхийдөө ингээд ярихаараа айгүй тийм одоо нийгмийнх нь нөгөө холбоосыг харах юм бол айгүй сул холбоос байгаа шүү дээ. Одоо жишээ нь миний хөрш биш байж болно гэхдээ би тэр сумынх учраас те. Эсвэл тэр аймгийнх учраас одоо юу гэдгийг тэрэнд хамаарч байгаа мэдрэмжтэй байгаа байхгүй. Суурийн амьдралтай хүмүүсийн хувьд бол яг харахгүй тасгандаа би бинийгээ таньж идэг те. Ямар нэгэн байдлаар одоо юу гэдгийг ямар нэгэн үйл ажиллагаан дээр таарч идэх ч гэдэг юм те. Тийм учраас энэ нөгөө бодтой харилцаа байгаад байна шүү дээ. Тийм учраас мэдээж юу гэдгийг манай найз танаа тэр гэж ярих үндэслэлтэй. Гэхдээ монголчуудын хувьд болохоор тийм байхасаа илүүтэйгээр энэ чинь нөгөө өдөр тутмын ахуйгаараа бид нар юу гэдгийг бидний нийгмийн хүрээ өөр харьцангуй жижигхэн баггүй. Тэгэхээр жижигхэн гэхдээ нутгархаг гэдэг асуудал өөрөө хотод ихэвчлэн энэ нөгөө олон хүнтэй нийгэм рүү ороод ирэхээр илүү одоо нөгөө тодорхой болж ирчихэж байгаа. Түүнээс биш одоо орон нутгуудаар яг хөө мэдээж тодорхой хэмжээгээр өөр аймагаас нөөж ирсэн хүмүүст яаж хандаж байна ч гэдэг юм уу те. Тэрэн дээр л ажиглагдана гэхээс биш манай бүх тэрний бүх гэдэг одоо яриа бол ихэвчлэн одоо жишээ нь Улаанбаатар ч гэдэг юм уу те. Төс хорин газар цугларсан газар илүү яригдчихэж байгаа яриа хэл та. Олон хүнтэй газар ороод ирэхээр ямар нэгэн байдлаар би нийгмийн харьяалалтай байх нь чухал байхгүй. Тийм тэр одоо юу гэдэг хэрэгцээн дээрээ одоо хэрэгцээнээс болоод одоо нөгөө нутгархаг гэдэг яриа гарч ирж байгаа. Тэгэхээр тэр нь буруу бол биш. Нөгөө талаас яг харьяалагдах хэрэгцээ нэгсэндээ би хинбэ гэдэг ихэвчлэн бидний хаанаас гаралтай шинэ хаан сурсан ч гэдэг юм уу те. Тэр болгоом нь одоо юу гэдэг орж иж би гэдэг ойлголт үүсэж байгаа юм. Тэгэхээр заавал тэр байх гэдэг. Гэхдээ нөгөө талаасаа юу гэдгийг тэр нутгийнх энэ нутгийнх гэж ярихаар одоо юу гэдгийг ямар нэгэн байдлаар нийгмийн одоо сүлжээ гэдэг юм уу тийм ээ. Нийгмийн сүлжээ тодорхой хэмжээний нийгмийн харилцаа үүсгэж тухайн хүн харилцаатай байж иж нийгмийн капиталтай. Тий. Нийгмийн капитал муутай хүний хувьд эдийн засгийн капитал сайтай байхад хэцүү. Тийм ч учраас яг хүссэн хүсээгүй тодорхой хэмжээгээр нийгмийн капиталаа өсгөхийн тулд нутагтаа хамаарах нутгархаг байх ч гэдэг юм уу те ийм хэрэгцээ үүсэж байгаа. Тэгээд яг зөвхөн сүүлийн үед яг нөгөө миний судалгаанаас хийгдсэн зүйл юу гэхээр би чи өөрөө яг одоо нөгөө сүүлийн үед төвлөр шийдэж байгаа судалгаа нь хөдөө орон нутгаас Улаанбаатар руу шилжин сорьж байгаа хүмүүсийн тасан зохицох үйл явцыг судалдаг судалгаа хийдэг. Тэгэхээр тэрнээс ажиглаж байхад тодорхой хэмжээгээр хөдөө орон нутгаас Улаанбаатар руу шилжиж ирж байхад мэдээж
тодорхой хэмжээ хүн болгонд янз бүрийн л хэмжээний капитал байгаа л да. Тэ одоо санхүүгийн капитал нь их ирж байгаа улсууд байгаа, бага ирж байгаа улсууд. Нийгмийн капитал нь олон хамааттай бол энэ чи арай их байгаа тийм. Тэгээд тэр хамаатнууд нь нэлээд гайгүй одоо ажил төрөл эрхэлдэг танил та сайтар байх юм бол бүр их байгаа ч гэдэг юм. Гэтэл зарим хүмүүсийн хувьд харьцангуй бага байгаа тийм. Тэгэхээр ерөнхийдөө бас яадаг вэхээр тэр нөгөө орж ирж байгаа улсуудыг ажиглахад тодорхой хэмжээгээр тэр нөгөө Улаанбаатарт суурьшихын тулд тийм тодорхой хэмжээгээр санхүүгийн чадвартай болохын тулд нийгмийн давхаргын хувьд өшөө дэшнээ явахыг одоо юу гэдгийг явахын тулд ямар нэгэн байдлаар тэр юу гэдгийг хамгийн түрүүнд тэр нийгмийнхаа капиталыг яаж өсгөх вэ гэхээр нэгдүгээр хамаатан садан байна. Тэрнээс цаашлахаар нутаг байна. Тэгээд яагаад нутаг бас чухал байдгүй гэхээр социологийн судалгаанууд байдаг. Их ойрын одоо хамаатай улсууд гэдэг юм уу да. Тэрнэртэйгээ л харилцаатай байгаад тахаар тэр нийгмийн давхаргын хувьд дэшнээ өсөд явах магадлал нь багасдаг. Тэрний оронд сул харилцаатай улсуудтай хамаарал үүсгэх тусмаа тэр давхаргыг одоо юу гэдгийг хавьд дэшээ явах магадлал нь өсдөг. Тэрийг bridging одоо холбоо буюу одоо гүүр гэдэг юм уу? Гүүр гэж нэрлэдэг, гүүрийн холбоо гэж нэрлэдэг. Тэгэхээр тийм холбоо сайтай байх тусмаа одоо өсөх магадлал нь өндөр байгаа дах нь шүү дээ. Тэгэхээр тэр боломж нь өөрөө одоо бидний хувьд монголчуудын хувьд нөгөө нутгаа ярих байдлаар яг үүсгэж байна шүү дээ. Одоо энэ хүмүүс одоо нэг бүлэгт хамаарж ийн гэсэн үг юм биш тийм ээ. Сул холбоосоор бүлэгт хамаарж. Одоо ингээд нутгархаг тэгэхэд одоо нутаг усандаа ээлтэй байх, устдаа одоо харилцаатай байх нь тухайн хүний одоо эдийн засаг болоод нийгмийн капиталаа дээшлэхэд нөлөөлж ийн гэдэг чинь. Сүүлийн үед бас нэг юм монголчуудын дунд ажиглагдаад байгаа нь би монгол хүн гэдэг юм яг юм нэг монгол хүн гэдгийг өдөөх юм бахархал юу байна вэ? Таны хувьд те одоо жишээ нь бид нар Чингис хаан гэхэр нэгддэг байсан. Одоо сүүлийн үед арай бас жоохон сулраалт байх шиг байна. Гэхдээ тэр үнд зүйл бол хിവэрээ. Гэхдээ биднэрт бас нэг шинэ үнд зүйл хэрэгтэй юу? Бас энэ нутгаа бодож бид нар нэгдэж нийлдэг шиг яг монгол гэдгээ ингэж нийтийн хумсраас сэргээх тийм зүйл дутагдж байгаа санагддгүй танд. Тэр нь одоо энэ асуулт руу орохоос өмнө нэг зүйлийг нэмэт хэлээд өмнөх асуудалтай холбоотой. Тэгэхээр нэг Монголд энэ нутгархаг байгаад байгаа нь асуудал болоод бас байгаад байгаа явдал байх гэдэг шүү дээ. Зарим хүмүүс хэтэрхий байна гэдэг. Тэр нь яаж байгаа гэхээр тэр нөгөө одоо хамаарлаа мэдээж ямар ч хүн ашиглана. Гэхдээ тэрийг нөгөө хэтэрхий одоо юу гэдгийг давуу одоо эрх мэдлээ өөрийнхөө төрсөл хамааралтай улсуудад яг үг өөрөөр хэлэх юм бол юу гэдгийг хууль бусаар одоо сүүлийн үед нөгөө double standard гэдэргээд яриад байна шүү дээ. Тэгэхээр миний нутгийн учраас яг өөр стандарттай харьцаж байгаа учраас асуудал үүсэж байгаа байхгүй. Тэр утгаараа нөгөө нутгархаад байгаа асуудал нь одоо юу гэдгийг зарим хүмүүсийн хувьд бол таалагдав. Сүүлийн үед бас энэ жишээн дээр нөгөө X ерөнхий сайд ерөнхийлөгч маа хинтих тийм хүмүүс хинтих л сайхан амьдарч ийн гэж үг бас гарсан шүү дээ тийм ээ. Тэгэхээр энэ бол одоо нөгөө талаасаа туйлшраад нөгөө талдаа одоо буруугаар ашиглаж байгаа хэлбэр байж болох уу? Тэгээ хинтийн төсөв хамгийн өндөр одоо бусад аймгийнхтай харьцуулахад тэр талаасаа одоо тэрэн дээр өвдөд хүмүүс одоо хинтийнх нь сайхан амьдарч хинтийнх нь л одоо төсөв ихтэй гэдэг байдал гарч ирсэн. Яг үнэ. Тэр яг ийм асуудал үүсэж байгаа учраас нөгөө нутгархын гэдэг байгаа нь асуудал болчиход байгаа. Нийгмийн асуудал болчиход байгаа. Түүнээс биш угаасаа нутгархах нь өөрөө харьцангуй одоо юу гэх юм байгалийн гэдэг юм уу те цаанаасаа байх настай асуудал болчиход байгаа. Амьд явах юм бол те. Улаанбаатарын бүжгсэн амьдралд орж ирэхээр мэдээж яг амьд явах хэрэгцээ өснө. Одоо сумаас аймаг руу нүгэд очлоо гэхэд тэнцээ бас байр суурь өсөх шаардлага нь үүснэ. Гэхдээ тэрийг л гол нь хуйлаа зөрчөөд тий. Тэгээд double standardтай ажиллаад байгаа учраас л асуудал үүсэж байна. Тий. Тэгэхээр тэрэн дээр бас бид нар бас энэ тэнцвэртэй зөв ойлголттой байх хэрэгтэй болов гэж бодож байна. Монгол одоо юу гэдэг ер нь бол ингээд глобал нийгмийг тий ингээд ажиглахаар одоо мэдээж сүүлийн үед эргээд маш олон улсаар буцаад нөгөө өөр дээр төвлөрөх тий. Буцаад өөрснийхөө одоо identity өөрснийхөө нөгөө соёлын онцлогч гэдэг юм уу
яг Монгол гэж юу юм Америк гэж юу ч гэдэг юм. Тэр лүгээ буцах гад байгаа юм тренд яг харагдаж байна л да. Гэхдээ эргээд нөгөө хамгийн түрүүнд миний хэлсэн Монгол хүн ийм л байдаг. Тэ одоо хятад хүн ийм л байдаг ч гэдэг юм. Эсвэл Австри хүн ийм л байдаг гэдэг хэд хатуу ойлголт өөр айгүй хаяалт. Энэс болоод нөгөө нэг юу гэдгийг stereotype тэ одоо хөвшмөл ойлголт. За тэгээд тэрэн дээр нэмээд prejudice буюу одоо нөгөө тэр хүмүүсийн талаар яг буруу ойлголтоороо дүгнэлт хийх. Тэ ингээд цааш нь ялгуулан гадуурхалт төр үсэх гэдэг. Тийм ч учраас одоо би өөрөө нөгөө шилжин суурьшигчдыг судалдаг учраас тийм ямар ч тохиолдолд ийм учраас яг үхээр одоо Америкт очиж байгаа монголчууд ч гэдэг юм тийм Монголоос Европт очиад амьдарч байгаа улс эсвэл Хятадаас Европт очиад амьдарч байгаа улсууд нөгөө ялгарлан гадуурхалтад өртөөд байгаа чи ерөнхийдөө энэ нөгөө хэтэрхий essentialist буюу Монгол болохоор л ийм байгаа юм гэдэг ойлголт хүчтэй байгаас болдог. Тэгэхээр энийг айлуулахаар бид нар айлуулахаар яг мэдээж хүний танин мэдхүй бол тодорхой хэмжээгээр хэв одоо тодорхой давтамж хэв маягийг хайж идэг. Тэр утгаараа мэдээж бид нар хайна л да. Монгол хүн ямар хөө юм шиг байна гэж хайна. Гэхдээ тэрийг аль болохоор жахан сул байлгах тусмаа бид нар илүү найрамдалтай хүнлэг нийгэмд амьдрах. Гэхдээ тэрийг ойлгочоод нөгөө талаасаа яг нөгөө эргээд Монгол улсын маань аюулгүй байдал тий хөгжил гэд ингээд ярихаар Монгол гэж ямар улсын Монгол хүн гэж юу юм хийн тэгээ бид нар Монгол гэхээр юу ойлгож явах ёстой юм гэдэг асуудлууд гарч ирж байгаа хэл та. Тэр талаас нь яхан мэдээж аваад үзэх юм бол илүүтэйгээр юу гэдгийг нөгөө бидний уламжлал бол ийм юм аа гэхээсээ илүүтэйгээр яг өнөөдөр Монгол залуучууд эрүүл байхыг хүсэж байгаа. Тэ шудраг нийгэмд амьдрахыг хүсэж байгаа. Би биндээ үнэн хэлдэг байх юм. Тэ гэх мэтчлэн энэ үнэцэл рүүгээ л илүү харуулах тусмаа чухал. Тэгтээ тэргүй одоо нөгөө орчин үеийн нийгэмд бол одоо орчин үеийн улс одоо орчин цагийн одоо улс төрийн нөхцөл байдалд бол юу гэдгийг хамаагүй за одоо юу гэдгийг чи манахаа гэхэд бол харьцангуй хэцүү болсон ийм харилцаанд байгаа шүү дээ. Тэгвэл нөгөө бидний хувьд нөгөө хоёр том гүрний голд байдаг тий. Ямар нэгэн байдлаар нийгэм улс төрийн байдал тий дэлхийд эвгүүтэх юм бол аль нэг улсын харанд орчих магадлал өндөр байдаг учраас бидний тэр мэдрэмж өндөр одоо байх гэдэг. Тэ Монгол хүн юугаар бахархах ёстой энэ ч гэдэг юм те. Гэхдээ яг зүгээр цэвэр уламжлал руугаа харахаар бас нэг талаасаа хэрэгтэй юм шиг боловч нөгөө талаасаа асалтай байдаг. Яа тэгэхээр бидний түүхийн явцад бидний Монгол хүний одоо ёс заншил энэ уламжлал юм а гэж ойлгож байгаа зарим нэг зүйлс нь яг бидний ахуйгаас гаралтай зүйлс биш байдаг. Хин нэгэн ямар нэгэн эрх баригч гэдэг юм те эрх мэдэл хүсэгчийн албаар үүсгэсэн зүйлс нь нөгөө он цагийн явцад мартагдаад бидний уламжлал юм шиг бас үлддэг байна. Тэгэхээр бид нар тэрэн дээр их татаж болох уу сонирхолтой байна. Яг Монгол төр одоо хийж байгаа юу гэдэг мундаг хийгдсэн судалгаа бол байхгүй учраас яг Монгол хүнийг ойлгохоор жишээ татхад бол жаахан хэцүү. Гэхдээ юу гэдгийг дэлхийд дахинд бол янз бүрийн одоо юу гэдгийг жишээнүүд байх гэдэг. Одоо Шотландуудын тэр нэг юм өмсдөг юу бид нар чинь бидний соёл гэдэг. Гэхдээ тэр бас нөгөө эрх мэдэл янз бүрийн тэр улс төрийн холбоотой үүссэн. Тий одоо юу гэдгийг уламжлалт одоо юу ах гэдэг шүү дээ. Ховцох гэдэг шүү дээ. Гэх мэтчлэн ийм жишээнүүд бол зөндөө байдаг. Тэгэхээр бид нар бас одоо ялангуяа яг нэг зүгээр дундаж хүн бодохгүй л асуудал ах л та. Ядаж судлаачдын хувьд бас бодож явах хэрэгтэй асуудал. Тэ магадгүй та нар шиг ингээд нийгмийн асуудлыг сонирхож байгаа улсууд бас ингээд жоохон critical байдлаар тэ шүүмжлэл байдлаар харж байл хэлээдэг. Тэгээд өөрөө гэхдээ нөгөө талаасаа соёл маш ухаантай байдаг. Нэгсэндээ би өөрөө ганцаараа гэдэг юм эсвэл бид одоо хит ингээд суугаад те одоо аргыг нь олж чадахгүй юм аа бид нар зүгээр л хүүхэд наснаас эхлээл соёлоор дамжуулаад сурсан байдаг. Тэгэхээр жишээ нь хоолой боловсруулж идэх те одоо Монгол хүмүүс Монгол хуучин Монгол аргаараа хоолой боловсруулж идэх юм бол уг нь илүү эрүүл байсан юм байна. Зундаа мах идэхгүй байвал их зүгээр байсан юм байна гэдэг чинь өөрснөө тэр нөгөө бидний соёлын ухаан байхгүй. Гэхдээ тэр соёлын ухаан дотор тэр нөгөө уламжлал гэж ойлгоод байдаг. Тэр юу гэдгийг
тийм ч нөгөө практик ач холбогдолгүй хин нэгний ашиг сонирхлоор үүссэн юмнууд зөндөө байдаг учраас тэрийг бид нар аягуулсаа ялгаж хардаг болцох хэрэгтэй. Тийм зүйл ах юм бол тэрэнд их хитрхи баригдаад ах шаардлагагүй. Яа тэгэхээр тэр чинь нэгсэндээ хинэгний ямар ч хэрэггүй зөвхөн хувийнхаа ашиг сонирхол нэг бүлэг хүмүүсийн ч гэдэг юм. Хувийнхаа ашиг сонирхлыг хангах гад хийчихсэн юмыг л бид нар баяжуулаа яваад гэсэн үг шүү дээ. Тэгэхээр тэрний яг үр дүн нь юу байгаа юм? Ямар ач холбогдол байгаа юм гэдгийг их сайн бодолцож явах хэрэгтэй. Гэтэл нөгөө талаасаа одоо хоолны соёл дээр ингээд аваад үзэх юм бол энэ чи яа харахгүй хөвгчнийхээ цаг өөр тий амьдралын хэм маягийн онцлог одоо олон жил тий генерэ тэмдэж ирсэн бидний бас биеийн онцлог гэж байна тий тэрэнд ингээд тохирсон одоо ухаан явж байгаа юм. Тэгэхээр тэрийгэ бид нар бас ялгаж авчулдаг нь чухал. Бас танаас асуух асуулт нь монголчууд хэр төрөнгийн вэ? Одоо сошиал орчинд бол маш ингээд төрөнгийн байдал ажиглагдаж байна. Гэхдээ яг нийгэм одоо улс төрийн байдал бухимдаад гарч чигсэж байгаа нь маш ховор байна. Тэгэхээр яг төрөнгийн мөн үү монголчууд энэ дээр та юу гэж хардаг вэ? Яг жагсаал эдгээр гэхэр нөгөө зохион байгуулалттай үйл ажиллагаа авчиж байгаа тийм хамтдаа зохион байгуулалттай. Яг хувь хүний төвшөнд бол харьцангуй төрөнгийн гэж бодож байна. Яг жишээ нь би өөр дээр аваад үзэх юм бол би төрөмгий гэдгийг нэг удаа айгуу сайн ойлгосон байхгүй. Тэр нь юу гэхээр Японд вагонд явж исэн чинь нэг хүн намайг ингэж мөрлөөд цаашаа явсан чинь яг тийм бүр цаанаасаа шууд эргэж аваад би цаанд марсан гэсэн байхгүй. Тэгээ ингээ ирээ харсан чинь жоохон сэтгцэн асуудалтай хүмүүс. Түүнийч дундаж Япон хүн хийж тэхгүй л дээ. Тэгэхээр за би айгуу төрөмгий юм байна. Мэдээж тэр нь яг нөгөө талаасаа нөгөө өдөр тутмын Монгол тий Улаанбаатарт миний харилцаанд орж исэн л харилцааны онцлог болохоор тэгэхээр би ч гэж зөксөхгүй бид нар бүгдээрээ бас төрөмгий байх магадaltaй байх гэдэг шүү дээ тий. Тэгэхээр ер нь бол монгол хүмүүс илүү төрөмгий байх гэдэг. Тийм ч учраас нөгөө арх алкогол хэрэглээд ирэхээр тэр нь улам гарч ирэх гэдэг тий. Тийм тал байдаг. Яг хөө гэхдээ энийг бас л нийгэм соёлын сэтгэл судлаач тодорхой хэмжээгээр тайлбарлах гэж оролцсон байдаг. Ягаад зарим соёл одоо нийгэм соёлын илүү төрөмгийн, зарим нийгэм соёлын илүү одоо төрөмгийн одоо зан чанар илүү багатай байгаа тань гэдгийг ойлгох гэж оролцсон. Тэгээд тэрийг Nisbet тэгээд Cohen гэдэг юм хоёр одоо нийгмийн сэтгэл судлаач л та тайлбарлахдаа яг хоо ерөнхийдөө нэг талдаа бол одоо farmer буюу одоо газар тариалал эрхэлдэг. Нөгөө талдаа herder буюу мал аж ахуйн эрхэлдэг. Ийм хүмүүсийг ингээ харьцуулах юм бол herder буюу мал аж ахуйн эрхэлдэг улсууд нь илүү төрөмгий байх гэдэг юм. Ингээд тэгээд тэрэн дээр ингээд нэмээд яг мэдээж судалгаанууд хийгдсэн байгаа л да. Юуны дэлхийн ингээд олон улс орнууд ингээ харьцуулаад хийсэн судалгаа байна. 94 байна 96 онд хийсэн судалгаа байдаг хаа сүүлд бас нэмээд судалгаанууд байгаа ах гэж бодож байна. Тэгээд харахаар илүү нөгөө мал аж ахуйтай улсууд нь төрөмгий байх гад байгаа тийм ажилтай байгаа. Тэгээд тэрийгэ тайлбарлахтаа болохоор одоо нөгөө малыг бол хаших боломж нь бага тий. Ялангуяа нүүдлийн одоо монголчууд бол яг цэвэр нүүдлийнх биш л тий. Semi nomadic буюу хагас нүүдлийнх. Цэвэр нүүдлийнх болоод тэгэхээр одоо нөгөө юуны Африкийн зарим нэг улс орнууд байгаа одоо ямар ч бараг юм тогтсон гэр байх ухаар гэж нүүдэлдэг улсууд хэлж байгаа шүү дээ. Тэгэхээр юутай холбоотой байгаа гэхээр бидний өмч ямар хэлбэртэй нэг гэдгээс болоод байгаа гэж тайлбарлалаа. Бид нар бол хөдөлдөг өмчтэй улсдаг. Тэр нь төрөмгийн зан авирт нөлөөлдөг гэсэн. Тэгэхээр хүмүүс одоо юу гэдэг өөр хүмүүс юм уу өөр овог аймгийнхаа ирээд хулгай гэдэг авчиж болж бид нар юм. Тий чонно ханаас ихсүүлээд тий тэрийг хашаалж хамгаалж доктортой ойлгох юу гэдэг боломж багтай байдаг. Тийм учраас маш бэлэн төрөмгийн хариулт үзүүлэх шаардлагатай байдаг. Гэсэн ийм яг одоо энэ ерөнхийдөө онлайн төвшний асуудал ах юм шүү дээ. Тий тэгж тайлбарладаг. Тэгээд тийм ч учраас яг гэхээр ерөнхийдөө монгол хүмүүсийн хувьд ч гэсэн нүүдлийн мал аж ахуйтай тэгээд тэрэн дундаа одоо нөө сүүлийн үед малын хулгайтай холбоотой яригдчихсэн шүү дээ. Хамгийн их хулгай адуутай холбоотой байдаг. Нөө хурдан хөлтэй амт учраас тий мал учраас. Тэгэхээр монголчуудын хувьд ялангуяа зөвхөн үхэр хариулаад явдаг ус тий зөвхөн хонь хариулаад явдаг ус адуутай ус.
Тэгэхээр адуутай учраас яг хурдан хөлтэй малтай учраас хөдлөхдөө маш хурдан хөдлөх хөрөнгөтэй болчихдог байхгүй. Тэрнтэй холбоотой байх магадaltaй гэж бас тайлбарлаж. Төгшүүрхтэй гэсэн үг. Тийм төгшөөр байна. Байнгын бэлэн байдалтай байх, байнгын одоо юу гэдгийг төрөмгийн хариулт үзүүлэх шаардлагатай байгаад байна гэсэн. Тийм. Тэрнтэй холбоотой байж болно. Яг суур нь бол тийм гэж л. Тэрнээс гадна цаашлаад ганцхан одоо юу гэдгийг тэрүүгээр тайлбарлахад бас учир дутагдaltaй л да. Нөгөө талаас төрөмгийн байдал нөгөө юу гэдгийг нийгэм өөрөө шудраг бус одоо харилцаа их өндөртэй байна гэсэн үг. Шудраг бус харилцаа өндөртэй байх тусмаа төрөмгийн бас өндөр. Өөр бас нэг онол байдаг нь болохоор honor culture буюу одоо юу гэдгийг нэр төрийн хэрэг гэдэг юм уу да тий. Ямар нэгэн байдлаар энэ бол одоо бахархал өндөртэй гэдэг юм уу тий. Юм аливаа зүйлийг нэр төртэйгээ холбож их өндөр ойлгох гэдэг соёлууд бас байдаг. Жишээ нь Иранч гэдэг юм тий. Тийм соёлд бас жаахан төрөмгөл өндөр байх магадaltaй гэсэн ийм юунууд онлоос байдаг л да. Тэгэхээр Монголын хувьд ч гэсэн монголчуудын ёс зүйн ойлголт эднэргээд энэ жижиг судалгаанууд гадаадын судлаач эдгээр хийсэн байдаг. Тэгэхээр тэрэн дээр ингээд бас харах юм бол ерөнхий зүгээр дүгнээс харах юм бол магадгүй тэр honor culture буюу тэр нөгөө нэр төр бахархалтай юу гэдгийг бахархал чухал гэдэг. Тийм соёл байж магадгүй гэсэн таамаглал бол байна. Тэгэхээр тэрнтэйгээ ч гэсэн холбоотой байна. Тэгэхээр яг хувь хүнийхээ хувьд бол төрөмгий гэж гарч ирлээ. Бүлгийн хэмжээнд авч үзвэл ямар вэ? Тэгэхээр яг бүлгийн хэмжээнд гэхээр мэдээж хувь хүмүүсээс бүлэг хамаарна л да. Тийм бүлэг хамаарна. Тэгэхээр гэхдээ эргээгээд нөгөө нэг түрүүний ярьсан collective individualist одоо dimension шүү дээ. Хэмжээс дээр бид нар чинь яг хамаатан садан гэд ингээд аваад үзэхээрээ collective юм шиг гэхэрнэ нөгөө ерөнхий нийгэм рүүгээ нийгмийн харилцаа руугаа ороод ирэхээр тэмч collective бас биш байхгүй. Тэр утгаараа хичнээн юу байлаа ч гэсэн одоо төрөмгий байлаа ч гэсэн төрөмгийн л бүлгийн хэмжээнд аваачих магадлал нь харьцангуй бага. Япон хүмүүсийн хувьд бол одоо чинь 2 дугаар дайны үеийнхэн зан үйлийг аваад үзэх юм бол юу гэдэг маш амархан төрөмгийлэлт яг бүлгээрээ хариулт үзүүлэх чадвар өндөртэй байсан байгаа. Тэгэхээр яг тэрнээс хамаардаг гэж магадгүй гэж бодож байна. Тий. Гэхдээ яг энэ дээр би өөрөө судалгаа хийх болохоор сайн мэдэхгүй байна. Их нарийн судалгаа үзэх болохоор тий. Одоо Япон, Солонгос бол нөгөө газар тариалан эрхэлдэгээс ард түмэн төрөмгөл багтаа гэдээ татгийжсэн. Тэгсэн мөртлөө нэгдэж нийлхээрээ одоо бүлгийн хэмжээнд бол одоо жагсах тийм ээ эсэргүүцлээ илэрхийлэх угаасаа иххэн маш тийм тодорхой байдаг. Монголчууд бол ингээд энэ болохгүй байна, тэр болохгүй байна гэсэн хэрнээ одоо босч тэмцэх одоо ингээд бүгдээрээ нэгдэн ягтрах тал дээр бас жоохон сул байдаг. Тийм. Тэр тэгэл дээрлэлт дээр ч гэсэн би одоо судалгааг нарийн уншиг байна. Одоо миний найз Японы Оберний их сургуулийг бас яг энэ дээрлэлт дээр одоо үеийнгийн дээрлэлт дээр судалгаа хийсэн найз минь байгаа. Тэгэхээр Баян жаргал эзэсгэлж байгаа. Тэгэхээр зүгээр ерөнхий дүгнэлтийг нь яг судалгаа хийж байгаа үед нь сонсоход бол Японд бол хүүхдүүд илүү бүлгээс гадуурхах гэдэг юм. Бүлгээр дээрлэх хэв маяг илүү өндөр. Монгол хүүхдүүдийн хувьд бол яг бүлгээр гэхээс илүү нэгээрээ гэх юм уу, хоёр нэр ч гэх юм уу тий. Иймэрхүү хэв маяг харагдчихсан гэж нэлээд олон жилийн өмнө сонссон. Гэхдээ сүүлийн үеийнхэн судалгааг нь би багцлж сайн уншиг болохоор мэдэхгүй. Тэгэхээр тэр магадлал бас байгаа байх л гэж бодож байна л да. Тэгэхээр тэр нь ч гэсэн дээрлэх гэдэг зан хөл дээр нь харагдчихна гэсэн үг байна шүү дээ. Тийм. Одоо бас нэг улс төрийн соёл гэж байгаа шүү дээ. Манай улсад жишээ нь одоо төрийн өндөрлгүүд улс төрчид ямар нэгэн алдаа гаргалаа гэхэд уучлалтгүйхгүй байна. Одоо тэр байтгаа бүр өндөр сандал судалт очиж чинь. Одоо улс төрийн соёл бол багтай гэж харж болно. Гэтэл одоо гадаадын улс төрчид бол жоохон алдаа гаргахад л уучлалтгүйгаа өгсөрж идэг. Энэ дээр та бас юу гэж хардаг вэ? Одоо монголчууд одоо нийтээрээ ингэж нэгдэж нийлж эсэргүүцэж чаддгүй учраас бас тэр байдлыг ашиглаж гин үү? Энэ дээр би айхтар бас дүгнэлт хийгээд байх хэмжээний хүн биш байх гэж бодож байна. Гэхдээ ерөнхийдөө мэдээж тэр ингээд нөгөө нийгэм соёлын түүхээсээ хамааралтай тий
өнөөдрийн нөхцөл байдал түүхэн явцтай ямархуу байдлаар бий болсонтой нэлээдгүй хамааралтай гэж бодож байна. Гэхдээ нөгөө талтай болохоор бас юу байдаг л да. Одоо нөгөө Японы хувьд бол маш юм юу гэдгийг нийгмийн хувьд бие биендээ маш өндөр хяналттай тийм хатуу соёлтой жишээ. Одоо их ойрхон учраас Японыг лав л та тий. Тэгэхээр тийм болоод ирэхээр одоо юу гэдгийг нийгмийн нэг бүлгээс гарахад нөгөө бүлэгт орох боломж нь багс бага байдаг. Тий. Тэр их бага учраас хүн яхаарахгүй хариуцлага хүлээх шаардлагатай болдог. Монголын хувьд болохоор судлаагүй. Гэхдээ зүгээр ерөнхий ажиглалтын хувьд аваад үзэх юм бол нийгмийн нэг бүлээс нөгөө бүлэг рүү шилжих одоо боломж их өндөртэй байдаг харилцааны хувьд. Жижиг бүлгийн төвшөнд тэр хариуцлагын систем харьцангуй сул байгаа учраас тэр нь юу гэдгийг том хэмжээний тийм ээ нийгмийн одоо давцан дээр гараад ирсэн ч гэсэн яах нь ерөнхийдөө тэр хариуцлагын систем бас ажиллах нь муу байх магадaltaй л гэсэн үг л дээ. Тэгэхээр юу гэдгийг одоо жишээ нь нам хооронд шилжиж байгаа ч гэдэг юм уу те маш олон нам солиод явж байгаа ч гэдэг юм. Үнэхээр нэгсэндээ тэр нийгмийн бүлэгт харьяалагдах тэр харьяалал сул байдаг учраас хариуцлага ерөнхийдөө сул. Яалж төвшөнд. Тэр сул гэдэг нь ямар учиртай вэ? Одоо манай сул байгаа нь юутай холбоотой вэ? Тэр сул байгаа нь эргээл нөгөө төрөнөөс хойш хоёлаа ярьж байгаа тэр бидний өөрсний нийгэм соёлын онцлог байгаа дээ шүү дээ тий. Их одоо хэрвээ бид нэр одоо газар тариалан эрхэлдэг юунд суурин тасганд амьдардаг байсан бол тасганаас бүх юм шалтгааллахгүй. Тий. Одоо устай байх уу, усгүй байх уу гэдэг чинь тасганаас шалтгаална. Тэгэхээр тэр утгаараа нөгөө нийгмийн эволюцийн явцад тим соёлтой улсуудын тэр нөгөө бүлэг хооронд шилжих магадлал их бага болчдөг. Нэг одоо тасганаас дөрвөд нөгөө тасганд очиод тэнд амьд гарах магадлал маш бага. Тиймээс байгаль орчноо сайжруулахын тулд тэмцээний хариуцлагатай байх шаардлагатай байсан байгаа байхгүй тий. Монголчуудын нүүдэл чиглэл маягтай энэ холбоотой юу одоо энэ хариуцлага ерөнхийдөө тий асуудал үүсгээр орхиод өвлжөө хаваржаа намаржаа гэд одоо малчин айл бол жилийн 4 улирал нүүж байрлах тийм байршилтай байна тийм ээ. Энтэй бас холбоотой юу? Ерөнхийдөө бол бас холбоотой байх л да тий. Тэртээ тэргөө нөгөө хүн амын хувьд тоонцоо тий газар нутгийн хэмжээ их учраас тэр хүний нөгөө өдөлтөөс уул мөр буцаад ирэхэд баг ярилцсан бичдэг ч гэдэг юм тий. Тэрнтэй бас эргээд холбоотой. Хэрвээ би газар тариалан эрхэлдэг байж хад газараа маш буруу тордоод байх юм бол тий. Газартаа буруу юм хийгээд байх юм бол 10 жилийн дараа 20 жилийн дараа ураа цор ачдаг л. Хөшөөдтэйгээ муухай харилцаатай байгаад байх юм бол яг нөгөө юу тариага хураах үед ч гэдэг юм ба тус хэрэгтэй бол тус авчдаг. Усны сувг шуудааны асуудал шийдэгдэх гэж байхад чи би одоо бусдынхаа өмнө харьцлагагүй гэдэг ч юм эсвэл бусдаа муухай хандж байгаа л яг тэрийг авах магадлал нь бас багасж байгаа. Тэгэхээр нэгсэндээ энэ ахуйгасаа бас хамаатай байх магадлалтай. Тэгвэл нөгөө түрүүний хэлснээр нийгэм соёлын нөгөө ерөнхий одоо бидний одоо Монгол улсын улс төрийн соёл тий эдийн засгийн харилцааны өөрийнх нь түүхтэй бас холбоотой байна. Тэгэхээр тэрийг би бас их сайн тайлбарлаж болж чадахгүй. Миний одоо юу гэдгийг одоо мэрэгшиж судалдаг зүйл биш учраас арай илүү тайлбарыг магадгүй улс төрийн одоо шинжилгээ ухааныхаа гэх юм эдийн засгийнхаа илүү сайн тайлбарлаж магадгүй байх гэж байна. Монголчууд бас одоо хилийн дээс салхангуудаа одоо маш соёлтой тийм ээ тухайн улсынхаа хим хэмжээ соёлыг баримталдаг. Буцаад Монголдо эргээд ирэхээр суларчдаг. Энэ нь юутай холбоотой гэж та тайлбарлах вэ? Яг энэ бол нөгөө төвийн л асуудал та. Ямар ч хүн ерөөхдөө тиймэрхүү л байдалтай байна. Ганцхан монголч биш. Тэрийг яг хуу судалсан нийгмийн сэтгэл судлалын туршилт байдаг шүү дээ, тий. Хагарсан цанхны онол гэдэг тий хагархай цанхны онол гэдэг хаа тий. Broken window theory гэдэг тий. Тэрнтэй л тэргээр л ерөөхдөө тайлбарлаж болно л доо. Хүн угаасаа нөгөө нийгмийн амьтан учраас ямархуу одоо нөхцөл байдал байгаа тэрэндээ бид нар тасан зохицоод олгоход байгаа угаасаа л явдаг. Тийм учраас ерөнхийдөө илүү зэгцтэй тий нийгмийн харилцаа нь илүү юу гэдгийг ээлдэх зөөлнж гэдэг юм уу. Иймэрхүү харилцаараа ороод ирэхээр нөгөө төрөмгийн байдаг байдал нь багасаад ирдэг ч гэдэг юм уу. Харилцахгүй байдаг байдал нь
өөрчлөлтүүд ирдэг шүү тийм үү. Ингээд л явна л да. Тэгээд дээрэс нь яг Монгол хүмүүсийн хувьд нөгөө нийгмийн бүлгээ солих үйл явцсан сул байдагтайгаа яг адилхан өөрснөө ч гэсэн зан үйлийн хувьд тасан зохицох чадвар өндөртэй. Тэгэлээ би нэг одоо бүлэг дотор л яг тэднэрийнхээ нормоор тий амьдраад байх шаардлага нь бага учраас амархан тасан зохицсон гэсэн. Хувьсах чадвар сайтай. Яг тэрнтэй холбоотой байх хэвээр байна. Одоо монголчууд одоо гадагшаа явж ажилладаг. Тэгээ ажиллахаараа маш сайн ажилладаг. Үлгэр жишээ одоо монгол хүн сайн ажиллаж гин гэдэг. Энэ нүүдэлчин соёлтой холбоотой. Тий ерөнхийдөө нүүдэлчин мал аж ахуй эрхэлж байгаа. Тэ нөгөө мал аж ахуйн бол одоо нүүдлийн мал аж ахуйн онцлог нь угаасаа байгалийн одоо цаг уурын нөхцөл байдал тасан зохицож байгаа. Тэ тэгэхээр тасан зохицох чадвар тэрхүү өндөр байхаас өөр аргагүй. Яг хөө тэгэхээр тийм бидний ерөнхийдөө суур соёлын онцлог байх магадaltaй л да. Тий. Тэгээд дээрэс нь нэмээд нөгөө түрүүний ярьснаар бас нөгөө бүлэг хооронд бид нар их амархан шилждэг гэж ярьлаа шүү дээ. Харьяалал нь тэрэнд ч гэсэн тасан зохицох одоо юу гэдгийг байнгын процесс явагдаж байгаа. Тийм учраас зөвхөн нэг жижиг Монголдо байгаа нэг жижиг бүлгээс нөгөө жижиг бүлэг рүү амархан шилжиж чаддаг байгаа зогсохгүй. Өөр газар руу очисон ч гэсэн тэрнтэйг адилхан тасан зохицох чадвар нь бас яг өндөр байх магадaltaй гэсэн үг л дээ. Нийгмийн одоо эдийн засгийн хөгжил буураа байгаа улс орны хүмүүст угаасаа сонголт байгаа гэдэг. Тэр утгаараа юу гэдгийг хөгжиж байгаа орны иргэд угаасаа хөгжилтэй орны иргэдтэй харьцуулахад тасан зохицох чадвар нь өндөр гэдэг. Тий. Тэгэхээр аль аль нь байх гэж байна. Тэгэхээр нөгөө хүний амьд явах л инстинкт л ах л та. Тий. Тэгээд дээрэс нь нэмээд бидний одоо нүүдлийн мал аж ахуйн соёлтой холбоотой. Эрсдэр суур амьсгалтай газар амьдардаг учраас өсөх чадвар сайтай юм тийм. Тий, эрсдэр суур амьсгалтай холбоотой бас энэ нөгөө юу түрүүний ярьжсэн нөгөө нутгархаад нутгийнхандаа илүү одоо боломж олгоод байна гэдэг чинь нөгөө талаасаа бас бидний юутай холбоотой гэсэн судалгаа байдгийн. Эдийн засгийн хөгжил дээрэс нь юуны цагаагаар эрсдэс уур амьсгалтай холбоотой. Хөгжил нь буураад эрсдэс байх тусмаа ийм нөгөө шудраг бус аргаар юу гэдэг лээ хэл хахуул өндөртэй байх магадaltaй гэсэн маш олон орныг 100 хэдэн орн байдаг лөө одоо би зөв санаж байгаагүй тийм судалгаа байдаг байхгүй. Тэгэхээр ганцхан Монгол биш. Одоо Африкийн зарим нэг орнууд байна. Улс орных нь одоо эдийн засгийн хөгжил нь буурай. Тэгтээ одоо юу нь өндөр. Уур амьсгалын эрсдэс байдал нь өндөр байхаараа бас адилхан ийм нөгөө бие биендээ шудраг бус хандах зөвхөн өөрөө өөртөө үйлчлэх тий хахуул өгөх ийм зангуул өндөр байна гэсэн судалгаа. Тэрэнд тэр бас нэг талаас бас тайлбарлаж байгаа хэрэг. Тэгэхээр тэрийг сая сансан дээр нэмээд оруулъя хэлье гэж бодлоо. Тэгэхээр бас ийм асуулт байна л да. Одоо Японд тийм ээ Солонгост маш ийм соёлтой ард түмэн. Тэгсэн хэрнээ ийм хүнд гэмт хэрэг гардаг. Маш бас ийм бухимдлаа сөрөг аргаар илэрхийлдэг. Монголд ийм төрөнгийн хэрнээ бас харьцангуй нийтийн ухамсарч гэх юм уу ухамсарын төвшин сайтай гэж хүмүүс хэлээд байдаг. Сайхан сэтгэлтэй ард түмэн гэдэг. Энэ дээр та бас одоо Япон Солонгос харахад маш соёлтой нийгмийн хэм хэмжээнд тогтсон ийм мөртлөө яагаад тийм хэрэгт гардаг юм болов? Юутай холбоотой байдаг юм болов? Тэг яг тиймэрхүү хэрэг гарах гэхээр их ерөнхийлж тайлбарлахад тийм амар бас биш байх л да. Тий. Түүхийнхээ хувьд дандаа тийм хэрэгүүдтэй байсан юм уугүй юм уу би бас сайн мэдэхгүй. Тэгэхээр яг Япон хүмүүсийн соёл нь ийм учраас л тэгээд байна гэж хэлэхэд бас их хэцүү. 1980-ад оны Япон өнөөдрийн Японоос өөр. Тэ. Бид нар ч гэсэн мэдж байгаа 60 70 80 оны Монгол одоогийн Монголоос шалгуур. Нийгэм улс төрийн нөхцөл байдлаас маш их юм шалтгаална. Тэгээд яг нэг талаасаа нөгөө хариуцлагын систем өндөр болоод ирэхээр хүн өөрөөсөө юу гэдэг өөртөө маш хариуцлагатай байх шаардлагатай болдог. Заримдаа бусдаас тусламж гуйх яг магадлал нь багасаад ирдэг ч гэдэг юм уу те. Тэгээд нөгөө хүмүүсийн сайн сайхан одоо амьдралыг сайн сайхан гэж харах тэгээд ерөнхийдөө аз жаргалтай мэдрэмж хаанаас бий болдгоо гэд дэлхийд судалгаа байгаа шүү дээ те. Тэр хаанаас үүсдэг вэ гэхээр ерөөсөө хуваалцах sharing те. Хуваалцах тусмаа хүн илүү аз жаргалтай болдог. Тэгэхээр нөгөө хуваалцах магадлал багасаад ирнэ гэсэн үг шүү дээ те.
их хариуцлага өндөр болоод ирэхээр тэгээд Японы нийгэм бол яг ерөнхийдөө тэр нийгмийнхаа өмнө коллектив байдлаар хариуцлага хүлээдэг боловч гэр бүлийн чи гэдэг юм уу те энэ төвшөнд бол маш индивидуалист болсон. Тий. Америк руу. Тэр хүмүүс өөрийнхөө асуудлыг өөрөө шийдэх шаардлагатай болоод нөгөө хуваалцсан гэдэг юу зан үйл ерөнхийдөө нийгэмдээ маш бага болоод ирж шүү дээ. Тэгэхээр хүмүүсийн нөгөө өдөр тутмынх нь сэтгэл зүйн сайн сайхан байдал контент буюу одоо хангалуун сэтгэл хангалуун аз жаргалтай байдал харьцангуй багасаад ирэх магадaltaй байх гэж. Тэгэхээр тэрнтэй зарим нь холбоотой байх магадaltaй. Тэгээд дээрэс нь одоо нийгэм эдийн засгийн яг тухайн үеийнх нь байдлууд бас их чухал үүрэгтэй. Одоо Японы хувьд бол ганц бие ээж байхаар ерөнхийдөө бол маш амархан ядууралд орох магадaltaй байхгүй. Тий. Ганц бие аавуудтай харьцуулах. Ингээд ирэхэд ганц бие ээж тэ одоо өрхөд байгаа хүүхдүүд ээж нь шууд нөгөө тухайн өрхийн одоо хувьд санхүүгийн хувьд одоо ядуурлын түвшин рүү орчхоор ээж маш олон ажил давхар хийж хүүхдүүдэд дижих шаардлагатай болж байгаа. Тэгэхээр тэр үеэр хүүхдүүдийг хэн харж чадах вэ? Тэ нөгөө анхаарал хандамжийн асуудлууд үүсэж байгаа. Тэгээ ингээд анхаарлын халамж тавихгүй болоод ирэхээр заримдаа арай нөгөө ах ихч одоо ялангуяа их олон насны зөрүүтэй байдаг ч юм уу те. Ингээд ирэхээр нөгөө дүүнрээ дээрлэх зовоох ч гэдэг юм. Иймэрхүү асуудлууд бас гарч ирдэг. Нэгсэндээ хүүхдээ өсгөн гэдэг чинь өөрөө байж болохгүй асуудал байхгүй. Тэгэхээр иймэрхүү асуудал үүсээд ирдэг. Тэгээ тэрнээсээ болоод сэтгэл готролд ордог ч гэдэг юм. Иймэрхүү кейсүүд чинь байдаг. Тэгэхээр яг ингээд тухайн кейсээр нь авч үзэх юм бол илүү оновчтой байх. Гэхдээ ерөнхийдөө бол бас тэр нөгөө хуваалцах гэдэг тэр зан үйл нийгэмд багасгах тусмал хүмүүс шаад жаргалгүй болоод байна гэсэн үг шүү дээ. Монголчууд бол эсрэгээр гэр бүлсэг ард юм шүү дээ, тийм ээ. Бүх зүйлийг хуваалцдаг, хамтдаа байдаг, тийм ээ. Энэ дээр та бас нийгэм соёлын онцлог гэр бүлсэг байдал нь. Тий, яг гэр бүлсэг байдал өөрөө хэлэх юм бол ахаал нөгөө ахуйгаасаа болоод угаасаа гэр бүлэрээ нийлээд тэр ахуйг авч явж байгаа учраас биенээсээ хамаарах шаардлагатай байгаад байгаа. Гэхдээ одоо юу гэдгийг түрүүн хятадыг жишээ болгож авсан тий. Яг күнзийн нөгөө философийн голцоо холбож тайлбарлах гэдэг л да. Нөгөө filial piety буюу нөгөө аав ээж гэр бүлийнхаа өмнө хүлээс үүрэг гэдэг ийм ойлголт байгаад байдаг. Тэрнтэй нь холбож яг тайлбарлах юм бэлээ. Монголын хувьд болохоор тийм үзэл гэхээсээ илүү бас илүү ахуйтайгаа холбоотой байх магадлалтай. Яг мэдээж монгол хүмүүсийн хувьд нөгөө аав ээжигээ хүнддэг тий. Наснуудаа хүнддэг гэдэг соёл байдаг. Тэрэн дээр нэмээд ерөнхий нөгөө бидний ахуй яг гэр бүлийн хүрээндээ хамтдаа авч явдаг ахуй учраас яг харахгүй бие биенээсээ хамааралтай байх шаардлагатай. Одоо энэ гэр бүлсэг байдал бие биетэйг хуваалцах нь бол сайн талтай гэдгийг та бас хэллээ тийм ээ. Нөгөө талаас хит одоо хүүхдээ том болцсон оролцох амьдралд нь оролцох чи ингэж болохгүй ийм үнтэй сууж болохгүй ч гэдэг юм бас ингээ хит оролцох гэдэг зарим эцэг их байдаг. Энэ дээр та юу гэж хардаг вэ? Одоо бусад улс оронтой харьцуулахад тийм ээ. Эцэгчүүд нь бол насан туршид бие даалгаа явуулчихдаг шүү дээ. Тийм. Тэгэхээр нөгөө нэг ярианы ихэнд ярьжсэн те зөвхөн ингээд collective нийгэм individualist нийгэм гэхээс гадна бидний бие буюу self яаж бүрддэг вэ гэдгээрээ бас тэрэн дээр ялгагддаг гэсэн. Тэгэхээр бас л судалгаа байдаг. Нөгөө ээж гэдэг одоо дүр гэдэг юм уу ээж хүүхдийн тэр харилцаа тэгээд юу гэдгийг би гэж шимбэ гэдэг тэр нэг юу гэдгийг одоо туршилт хийсэн байгаа байхгүй. Тэгэхээр ээж гэхээр зөвхөн тустай ээж юм уу? Эсвэл би гэдэгтээ хамааралтай болоод нэгсэндээ миний би гэдэгт одоо миний ээж байгаад байна. Гэт инхээр баруун Европ руу western буюу барууны соёл руу болоод ирэхээр ээж би бол тусдаа би хүмүүс аадах. Би гэдгийн тодорхойл дотор ээж байхгүй байна. Collective соёл руу болоод ирэхээр би гэдэг дотор ээж байгаа. Тий. Interdependent construct of self гэж англиар ярьдаг. Тэгэхээр тийм байгаад байгаа учраас зөвхөн яг тэр судалгааны хувьд л тийм байгаа боловч эргээд ээж ч гэсэн өөрийгөө тодорхойлохтой хүүхдүүд оролцдог гэсэн үг л дээ. Тий. Тэгэд дээрэс нь зүгээр яг энэ бол тийм судалгаан дээр суурилсан зүйл бол биш. Яг манай сэтгэл зүйчид нэлээд мэдж байгаа ялангуяа практик дээр ажилладаг. Ерөнхийдөө одоо нөгөө
Монгол эрэгтэйчүүдийн хүний хөгжлийн асуудлыг маш их хаягдчихад байна. Тэрнтэй холбоотой гэр бүлийн одоо хүчирхийлэлтэй эсвэл тодорхой хэмжээгээр нөгөө гэр бүлд оруулах эдийн засгийн хувь нэмэр зарим нь бүр бодис хамааралтай болчихж байгаа гэдэг. Инхээр нөгөө эмэгтэйчүүдийн партнерд өөрснөө аяг асуудалтай байгаа шүү дээ. Тэгэхээр партнерод асуудалтай бол тэрхээр эмэгтэй хүмүүс яадаг вэ гэхээр хүүхдүүд дээр их төвлөрдөг. Тий. Хүүхдүүд рүүгээ төвлөрнө. Нэгэсэндээ тэр одоо юу гэдэг хүнд амьдралыг авч аваад хүүхдүүдээ өсгсөн учраас яах вэ гэхээр энэ бол миний амьдралын үр дүн гэж хүүхдүүдээ хардаг. Тий. Тэгээ дээрэс нь магадгүй тэр нөгөө collective одоо соёлоос хамаарад одоо хүүхдүүд бол миний нэг extension буюу одоо миний одоо тий нэг хэсэг болчиход байна шүү. Миний үргэлжлэл болчиход байгаа байхгүй. Тэгэхээр тэгж харж байгаа дээр нэмээд нөгөө тухайн эмэгтэйгийн өөрийнх нь партнер нь насанд хүрсэн хүнийхээ үүргийг бүрэн гүйцэтгэж чадахгүй байгаа тохиолдолд яадаг вэ гэхээр хүүхдүүдтэйгээ бас хит хамааралтай болчихдог. Яг сүүлийн үед ингээл social media дээр бас ярьдаг болсон байна л да. Codependent харилцаа, хит хамааралтай харилцаа дээр гэж ярьдаг болсон. Аав ээжтэйгээ тийм хамааралтай байна нэтэр гэж бас мэддэг ярьдаг болсон байх шиг. Тэгэхээр тэр ч гэсэн эргээгээд бас яах вэ гэхээр нөгөө хоёр насанд хүрсэн хүн чинь насанд хүрсэн хүний өөрийг гүйцэтгээд явж явах амьдрал авч явах ёстой байхад чинь тэр салсан хэлсэн хамаагүй. Тэгж явах ёстой байхад нэг нь үүргээ гүйцэтгэхгүй болоод ирлүү ачаа болоод ирэхээр бас яах вэ? Ялангуяа эмэгтэйчүүд Монгол эмэгтэйчүүдийн хувьд ажиглагдаад байгаа нэг асуудал нь яах вэ гэхээр хүүхд рүүгээ хит яах өөрийгөө адилдах, хүүхдтэй хит хамааралтай болох. Ингээд ирэхээр л нөгөө нэг хүүхдүүдийнхээ амьдралд оролцох асуудал дээр бас үүсэж байх магадaltaй. Тэгэхээр мэдээж энэ бол нэг л тайлбаралтай. Тий. Тэгэхээр тийм байх бас магадлал байгаа болов уу гэж байна. Яг мэдээж өөр талаас нь судалж байгаа судлаачид тий харж байгаа, ажил хийж байгаа практик сэтгэл зүйчдүүд төр байх юм бол бас өөрсдийнхөө дүгнэлтүүдийг хийх байх л та. Энэ эрэгтэйчүүдийн тий амьдралаа авч явах чадвар, үүрэг гүйцэтгэх чадвар монголчуудад их сул харагдаад байгаа. Энийг та бас юутай холбоотой гэж боддөг вэ? Судлаачийн хувьд. Тий эргээл яг нөгөө бидний соёлд эрэгтэй эмэгтэй хүмүүс өөрийг юу гэж хараад байна. Тэгээ дээрэс нь нэмээд нөгөө нийгмийн ерөнхий одоо юу хувьслын явцад те сүүлийн бидний хувьд л маш чухал өөрчлөлт нөгөө 90 онд явагдсан өөрчлөлт явж байгаа шүү дээ. Тэгээд ирэхээр нөгөө нийгмийн өөрчлөлт явагдаад ирэхээр эрэгтэй хүмүүстэй угсаал бид нар хайцсан гэдэг байгаа шүү дээ. Ямар нэгэн байдлаар аргауулаад амьдарч байна гэдэг. Октодоо бол сургууль сурахгүй болохгүй. Тэгэхгүй болохоор хүний гар харж хааш амьдрнаа гэдэг ингээд нэг хайчихсан тал байгаа. Тий. Тэгэд хайчихсан тал байгаа учраас яа харахгүй зүгээр эрэгтэй хүмүүсийг буруутгахад хэцүү болчиход байна шүү дээ. Тэгэхээр тэр хайчихсан учраас өвчихгүй шүү дээ. Хүүхэд наснаас нь эхлээд хөгжүүлэх шаардлагатай. Тий. Тэгчихэж байгаа учраас цааш нь ирээдүйд асуудал шийдвэрлэх чадвар нь сул болчихж байна. Нөгөө талаасаа санхүүгийн чадвах нь сул байгаад байна. Тэ. Тэгээд дээрээс нь сэтгэл хөдлөлийн сүүлийн үед бол сэтгэл хөдлөлийн оюун ухаан гэдэг. Сэтгэл хөдлөлийн оюун ухааныг хөгжүүлэхгүй байна хүүгүүдийнхаа. Тэ. Гэт ингээд нөгөө хөгжилд нь бид нар угаасаа л анхаарахгүй болоод ирэхээр хаягдах нь ойлгомжтой. Насанд хүрээд чадвах нь муу байх нь ойлгомжтой. Тэгээд юу гэдгийг одоо homo socialization гэж ярьдаг л та нөгөө хүйсийн дотроо нийгэмшил гэж байдаг. Эмэгтэй хүмүүстэйгээ суугаад нийгэмшдэг, эрэгтэй хүмүүстэйгээ суугаад нийгэмшдэг штэ. Тэр нийгэмшлийн дэлийг наваад үзэхээр эрэгтэй хүмүүс ихэвчлэн ганцхан Монгол эрчүүд ч биш л те. Юу гэдгийг асуудлаа ярилцаж бонд хийж одоо юу гэдгийг найзалдаггүй болцоо. Тий. Нэг бол ингээд хөндлөнгийн болцоо ярих гэдэг. Эсвэл яг гайх болмоор их юм бол ярих гэдэг ч гэдэг юм уу те. Яг асуудлаа чин сэтгэлээсээ ярилцдаг. Тэр ийм соёлыг багаахаас нь бид нар суулгаж өгч чаддаггүй. Тэгэхээр ингээд нөгөө эрэгтэй хүмүүс дотроо нийгэмшиж явах үедээ яг нөгөө өөртөө байгаа асуудлаа чин сэтгэлээсээ хуваалцах чадвар нь бас их сул байгаад байдаг. Тэгээд тэрнээс болоод нөгөө өөртөө яг хэрэгтэй тусламжаа хүсэж чаддаггүй ч гэдэг юм те. Асуудлынхаа яг мөн чанарыг нь олж харж чадахгүй. Юу гэдэг ямар нэгэн байдлаар одоо юу гэдэг эдийн засгийн талаас юм шийдчих юм бол болчин гэж харддаг юм уу тий. Эсвэл бүр болохгүй бол төрмгөөлөл үлдэх тий. Магадлал руугаа ингээд ороо явчихдаг. Тэгээд иймэрхүү асуудлууд бас байгаад байна л та. Тэгэхээр өөрөө гендрийн асуудлууд бас чухал байгаа байхгүй тий.
эрэгтэй эмэгтэй хүмүүс гэдэг тэр тодорхойлолтыг бид нар яг юу гэж гаргаад байгаа юм. Эрэгтэй л бол ингэх ёстой, эмэгтэй л бол ингэх ёстой гэж яагаад гаргаад байгаа. Яагаад дэлхий дээр эрэгтэй хүмүүсийн амиа хорлолт илүү өндөр байгаа юм. Тий. Тэгэхээр эрэгтэй хүмүүс сул дорой байж болохгүй гэдэг ойлголт хэтэрхий бас яг хүчтэй байгаагаас шалтгаалаад байна шүү дээ. Тэр сул дорой байж болно. Заримдаа хүн болгон сул дорой байж болно гэдгийг ойлгох. Тэрийг гэхдээ хизээ ойлгох гэхээр хяль хүүхэд байхаас нь л ойлгуулна шүү дээ. Тий. Тэхүүгээс болоод одоо асуудал үүсээд байдаг. Тэгээд тэр асуудлаа шийдэхин тулд янз бүрийн бодисын хэрэглэгч сонгодог ч гэдэг юм уу тий. Орц зуршилтай болдог. Тийм хорц зуршилтай болдог. Тэгээд эсвэл одоо юу гэдгийг асуудлыг одоо зүй бусаар шийддэг болдог ч гэдэг юм. Тэгээ иймэрхүү асуудлууд байгаад байна л да. Тэгээ тэр нь нийгэмдээ нөлөөлөө зогсохгүй мэдээж хамгийн түрүүнд гэр бүлтэнд нөлөөлж байгаа байхгүй. Тий. Яг мэдээж ингээд яриад задлаад ивэл айгүй цааш нь маш өргөөрийн задлж болно. Тэгэхээр яг энэ зүгээр нэг л одоо бид нарыг харж ус болох үнцэг байгаа байхгүй. Тэгэхээр нийгмийн сэтгэл зүг гэж ярьдаг тийм ээ. Тэгэхээр та бас дурдлаа одоо хувь хүнээс эхлээд нийгэм үсээ бүлэг гэж явж байна. Монголчуудын одоо яг нийгмийн сэтгэл зүг та одоо Японд байгаад ирсэн хүний хувьд тийм ээ ажиглахад ямар байна хөндлөнгөөс харахад нийтээрээ ямар байна? Ямар асуудлаа шийдэх хэрэгтэй байна бид нар? Яг цөөхөн нэг удаагүй болохоор бас айхтар зүгэлт хийж чадахгүй л ах л та. Тэгэхдээ маш чухал биш юмд хэтэрхийх цаг зарцуулцах гэдэг шиг. Тий. Тэгээ тэр нь зарим талаас бас аргагүй. Жишээ нь төгжрөл байгаа шүү дээ. Тий. Тэгээд нэг зүгээр санаа зовосон юм харагдсан. Монгол хүүхдүүдийг хэн өсгөөд байна гэж харлаа. Тий. Юмны одоо нөгөө эн чинь юм тайлбарлахаар ганцхан талаас нь тайлбарлахгүй. Юмны үн их өндөр байна. Цалинтайгаа харьцуулахад тийм учраас гайгүй сургуульд хүүхдээ сургахын тулд нөгөө найз нөхдийнх нь хэрэглүүлж байгаа юмыг хэрэглүүлэхийн тулд аав ээжнэр өдөр шөнөгүй ажиллах шаардлагатай болчиход байгаа шиг байна л да ажиллахад. Тэгэл ингээд энэ янз бүрийн нөгөө шопинг мол дээр явхаар баг нь л одоо нөгөө Японд бол завгүй спорт хийж идэг эдгээр насны хүүхдүүд тэгэл юу цай уугаал, кофе уугаал, жуус уугаал, смузи уугаал ингээд явж байна л. Тэгэхээр хин хүүхдүүд өсгөөд энэ аав ээж хэтэрхий завгүй байгаад. Тэгэхээр заримдаа бид нар бас эргэж бодоод яг мэдээж амьд явахын тулд бид нар чинь хөдөлмөрлөх шаардлагатай. Гэхдээ тэр мөнгөөр юу худалдаа аваад байна нөгөө тэгээ нэг жаахан удаашраад бас бодвол их зүгэрсэн гэсэн. Тэгэхгүй бол одоо дахиад хүүхэд юу гэдгийг насанд хүрсэн хүн хажууд нь байж супервижн хийж өсгөөгүй баахан үе гарах гэдэг байгаа байхгүй. Тий. Нэг талаас яг боловсрал нөгөө сошиал медиа хүүхдүүдийн хэлний чадвар илүү сайн болсон учраас сайн байгаа тал зөндөө байгаа боловч эргээгээд нөгөө хүн хоорондын харилцаа тэр нөгөө сэтгэл хөдлөлийн оюун ухааныг төлөвшүүлэх чинь гэр бүл одоо насанд хүрсэн хүмүүс хүүхдүүдийн харилцаа багш дасгалжуулагч хүүхдүүдийн харилцаа ч гэдэг юм энэ болгоноос л үүсэж байгаа байхгүй. Тэгэхээр тэрийг хэн хийгээд байна гэдэг асуудал нэлээд тод харагдсан. Их чухал биш зүйлд битгий хит их одоо улаарцгаахасаа маш энгийн юм л бидний сөр хэрэгцээг хангана шүү дээ. Нийтийн орон зайд бол бид нар сайхан цэвэрхэн жорлонтой 0 ерөөтэй байх их чухал байна. Ихтэл монголчуудын хамгийн сүүлд анхаарлаа хандуулдаг юм жорлон байгаад байна. Тэгэхээр тэрийгээ цэцэлж юм бол маш олон асуудлууд жишээ нь цэгцэрнэ. Тэгээд юу гэдгийг сургуулиуд одоо нөгөө амьдарч байгаа хүмүүсийн бүсүүдэд сургуулиуд чанартай сургуулиуд ойрхон байх нь хэрэгтэй байна. Тэгэхээр тэрийг мэдээж хувь хүн шийдэхэд хэцүү асуудал, нийтээрээ шийдэх асуудал тийм. Тэгэхээр тиймэрхүү юм асуудлууд тэр яг нэг юм өөрснийхөө хамгийн чухал хэрэгцээг хангах зүйл дээрээ шаардлага их сайн анхаарлаа хандуулад өстө нөгөө тавихгүй ингээ ардаас нь явдаг байх их чухал. Тэгэх юм бол бид нар их олон цагийг ажил хийгээл мөнгөний араас явал хүүхдээ хаяад ахгүй. Одоо өнгөрөөж болж байна. Тэ? Одоо өдөрт 8-9 цагийнхаа ажлыг хийгээд үлдсэн цагтаа гэр бүлтэйгээ байх, хүүхдтэй анхаарах, тэ хүүхдийнхээ аав ээж байх. Тэр боломжийг өөрсдөндөө олгох, тэр нийгмийг бүтээхийн тулд шаардлага сайнтай байх хэрэгтэй. Чухал зүйлийн эренбэг зөв гаргах гэж байгаа. Зөвл гаргах хэрэгтэй. Тэгвэл хэтэрхий нөгөө superficial буюу өнгөний тэр ямар машин байдаг юм эсвэл ямархуу хэмжээний үнэтэй сургуульд
сургах ч гэдэг юм уу, Шангрила төвхтө оруулж чадчихна үгүй гэдэг юм. Тэр зүйл одоо юу гэдгийг маш их энерги, цаг энерги, мөнгөний наадах шиг харагдчихна. Тэгэхээр суур юм аа нийтээрээ л тэр суур юм аа сайхан болгоч юм да амьдрал гэхдээ тэргүй сайхан болж шүү дээ. Тэгэхээр мэдээж ганцаараа хийж чадахгүй учраас нөгөө улс төрчид тавих шаардлага л яг тэр суур юм дээрээ маш тууштай хатуул тавьцгаах юм бол бид нар илүү нөгөө тайван өөрийнхөө хийх ажлаа хийчээд гэр бүлдээ анхаардаг, өөрийнхөө эрүүл мэндэд анхаардаг. Тийм л нийгэм бий болох юм болов уу гэж харж байна да. Яг нь тэр нь бол нэг мэрэгжлийн гэхээс илүү зүрх хой хүний л ажиглалт. Тэг өөрөө бас ээжгүй учраас тий ажиллаж байгаа л ажиглалт. Одоо тэгэхээр бас нөгөө ажлынхаа хойноос явсаар байгаа л ер нь бол өдөр хоног маш хурдан өнгөрч шаардлага ингээд зөв тавь гэдэг чинь шүү дээ тийм ээ. Тууштай тавихын тулд бид нар бас чигс тэмцэх хэрэгтэй юу? Яаж зөв тавьбал зүгээр юм бэ? Бид нар бол одоо ингээд дотор нь байгаа хүмүүсийн хувьд бол гарц гаргалгаа хайж байгаа ч гэсэн бас яг тодорхой мэдэхгүй байна л да тийм ээ. Тэгэхээр та нийгэм соёл судлаач хэв дээ. Одоо энэ яг өдөр тутмын амьдралдаа ингэж ажилдаа сатарж байгаа хүмүүс яаж одоо улс төрчид зөв шаардлага тавих вэ? Энд дээр зөвлөгөө өгвөл ямар зөвлөгөө өгөх вэ? Тэгэхээр яг их одоо саяны жагсаал бол их гоё одоо жагсаал боллоо шүү дээ. Тайван жагсаал яг тэр нөгөө тавьсан шаардлагуудынхаа араас их тууштай явлаа. Бүгдээрээ сууцгаалаа, их зөв технологи ашигласан жагсаал явлаа. Тэр мэдээж асуудал болгон дээр тэгэл юун дээр гараад тий талбай дээр гарч жагсаж чадахгүй. Тэгэхээр жижиг бүлэг хүрээгээрээ одоо чинь байраар хороо тэр одоо нөгөө нийслэлийн захиргаанд одоо нөгөө төлөөлөгч болоод сууж байгаа улсуудтай шаардлага тавих. Тэргээрээ тэднэрээрээ дамжуулуулаад цаашаа нь шаардлага тавиулах ажлаа жижиг community буюу жижиг бүлгээрээ араас нь тууштай явах хэрэгтэй. Ээлж ирж гэдэг юм тий. Томоо шийдэх юм бол бид нараас хэтэрхий их юу гарна цаг, мөнгө тий ажлаа хаях шаардлага байна. Жижиг бүлгээрээ өөр хийх community гэх тэр жижиг асуудлынхаа араас чамбай явах юм бол асуудлууд тэр үзэгцрэл яв. Тэгэхээр юм жижиг байдлаараа одоо байраараа хороогороо хамтран ажиллаж сурцгаах юм бол том золиос гарахгүйгээр чухал зүйлээ авч үлдчих. Багаар шийдсээр одоо шийдлээ олж чадах юм тийм. Японд ч хахад ерөөсөө л тэгдэг. Жижиг бүлгээрээ тэр шаардлагынхаа араас сөөхөөсөө эхлээл аядахт орчноо бүрдүүлээл ахиад авах хэрэгтэй юм шүү дээ. Түүнээс ч тэгэл тэр улсын юуны одоо нөгөө парламентын ордныхаа өмнө очиод л цагсаад байх бол бүх асуудлыг шийдэхэд тийм тустай биш. Саяных бол мэдээж маш том хэмжээний үнэт зүйлтэй холбоотой тий шудраг бус ерөнхий нийгмийн маш юм тодорхой символик асуудал гарч ирсэн учраас тийж хасан зөв. Бусад асуудлуудаа яг энэ жижиг бүлэг хүрээгээр яг өөрийнх нь амьдралд тулаад байна шүү дээ. Тэр хүрээгээр маш тууштай араас нь явж шийдэх юм шиг. Тэгэхгүй л бидний асуудал шүү дээ. За бидний урилгыг хүлээн авч ирсэн танд маш их баярлалаа. Чухал сэдвүүдээр маш үнд зөвлөгөөнүүдийг авлаа. Баярлалаа. Тийм. Хүмүүст тодорхой хэмжээгээр юм бодогдуулах болов гэж найдаж байна. Тэгээд мэдээж та нарын дараагийн дугааруудад өшөө иймэрхүү асуудал төр баяжуулаад тайлбар өгөх ярих судлаачид мэрэгчлэлтнүүд орох байх гэж бодож байна. Ийм гоё сэдвтэй, гоё асуулттай подкаст төрж орсон баярлалаа. Маш их баярлалаа. За энэ удаагийн дугаарт бид нийгэм соёл судлаач Мянмар жаргалыг урьж оролцууллаа. За би 7 хоног бүр тогтмол Mind Room подкастаа та бүхэнд хүргэж байна. Та бүхэн бидэнтэй нэгдэж бас subscribe дараарай. Бидний сошиал сувгуудад бас нэгдээрэй гэж уриалж байна. За бид дараагийн дугаараараа мөн нийгэм тулгамдж байгаа болон хувь хүн тулгамдж байгаа асуудлуудыг үзэн